Аялал гэдэг хүн төрөлхтөнд соёлын гүр болдог байна. Хүн олон зүйлийг үзэж харах тусмаа хөгжиж, дэвшиж байдаг байна. Дэлхийн Монгол аяллаа энэ удаагийн аяллаар Монголын Ахмадын академийн хамт олон болон цоглог эрч хүчтэй аялагчид маань нэгдэн аялсан юм. Аяллахын урт замыг цагаан сүгээрээ мэлаагаад бүгд найрамдахтад ардуулсан Манжуур хотын зүг дуу хуураар хөглөгдөн хүлгийн жолоогоо инхүү заллаа. Өндөг яг цэнцаа сангийнхаа хамт олон өмнөөс чин сэтгэлийн мэдээ бишүүлье. Сангийнхаа нэрийн өмнөөс баяр хүргэж байна. Ингээд манай Монголын Ахмадын академи байгуулагдаад 10 жилийн өмнө саяхан болсон. 10 жилийн хагаараа ерөнхийлөгч Эвэлдор 11 аймаг 9 дүүргээс 350-аад төлөөлөгчдөд Ахмадын ангидугаар шууд уулзалтыг босоор татлын ордонд зохион байгуулж хийсэн. Ингээд эндээс бид бүгдийг одоо дэлхийн Монгол аяллахын бас манайхыг хамтарч ажилладаг. Энэ учраас уран супертэн супер азтаг тодруулсан. Аялагчид маань 1000 гаруй км замыг аяллаа 5 дугтай хагас онцлогийн автобусаараа туулаад Үлгэрийн хоттой ирлээ. Аяллаа зам хэдий уртч Аз твдээ гэрэлтүүлгээрээ ихний тавд ордог шөнийн Манжуур хотыг харсан аялагчид маань ийхүү 4 онцтой зочид буудалдаа буулаа. Аяллахын урт замыг туулаад оройн хоолой зоогосноор өнөөдрийн хөтөлбөр өндөрлөлөө. Өглөөний нартай уралдаад сэрсэн аялагчид маань буудалтай өглөөний цагаа угаад хотын аялалдаа гарлаа. Манжуур хот нь 100 гаруй жилийн түүхтэй 20 гаруй үндэстэн цугласан хоёр улсын хилийн заг дээр оршдог хот юм. Түүнчлэн аялал жуулчлалд зориулсан үзэр үйлчилгээд цэцэрлэгт хүрээлэн барилга байгууламжид үзэж харах зүйл олонтой байдаг. Эдгээр бүхэл үзэрийг манай мэрэгжлийн хөтөж тайлбарлаж соёлын дурсгалыг танилцуулдаг юм. Генисийн номонд бичигдсэн Арслан зааны цэцэрлэгт хүрээлэн болон дэлхийн хамгийн өндөр матрешка цэцэрлэгт хүрээлэн гээд олон зүйлийг үзэж харах боломжтой юм аа. Алдарт Манжуурын толгод нь манай Улаанбаатар хоттой харьцуулбал зайсан толгой юм. Эндээс Үлгэрийн хотыг алхан дээр дэлгэсэн юм шиг л том руу харах боломжтой байдаг. Харин энэхүү сөндөрлсөн барилгын хувьд бол Манжуур хотын хурмын ордон бөгөөд хуучнаар Христийн шашинтай иргэд энд гэрлэлтэд батлуулан хурмын ясаа үйлддэг гэжээ. Цаахан өдөр дэлхийн Монгол аяллахаа одоо манай сайн үлсийн эзэд Ахмадд айлтай шилдэг хамт олон бас аяллахын маань одоо Ахмадуудын Монголын Ахмадын академи 10 жилийн Ахмадуудын бахарх чуулган уулзалтыг тохиолдуулаад 9 бүтэц ажиллагааг байсан юм аа. Тэгээ бидний Ахмадуудаа ингэж дэмжиж энэ сайхан арга хэмжээнд оруулж байгаа дэлхийн Монгол аяллагын бүтээлч хамт олон баяр талархснаа юуны өмнө энэ Монголын Ахмадын академи хүний төлөө зөвлөлтөв өндөр эзэмшил сангахаа хамт олон удирдах зөвлөлтөө өмнөөс чин сэтгэлийн халуун үнсгээд өшгөе. Манжуур хотын нэг том бахархал нь Генисийн номонд бичигдсэн 2 ч том цэцэрлэгт хүрээлэн сөндөрлсөн явдал юм аа. Үүний нэг нь Арслан зааны үлгийн нутгийг дүрсэлсэн хамгийн олон Арслан зааны баримлалтай Арслан зааны цэцэрлэгт хүрээл юм. Энд 200 орчим Арслан зааны хөшөө сөндөрлөхөөс гадна Орос Хятад хоёр орны соёлыг харуулсан барилга байгууламж амьсгалыг дүрсэлсэн нь олон үзүүрүүд байдаг.
дэлхийн Монгол аяар ахмадын академи 10 жилийн зориулж бид бүхнийг аялуулж байгаад дэлхийн Монгол аяллаханд бид бүхэн баяртай байна. Бид бүхэн одоо Москвад Матрошка цэцлийн нотод орж ирж байна. Бид бүхэн маш их баяртай байна. Их сайхан аялж явна. За өнөөдөр дэлхийн Монгол аяллаар явж байгаа манай академийн Ахмадын академийн бид нар одоо явж ийм сайхан газар иж үзэж байгаад та бүгдээ баярлалаа. Ийм сайхан газараар бид нарыг аялуулсанд. Энэ аяллаа хугацаанд бид нэр биеинтэйгээ танилцж, уулзаж ингэж байгаадаа бид бүгдээрээ баяртай байна. Өнөөдрийн хувьд бол би энэ аялагчдын дунд хамгийн өндөр настай болж байна. Тэгээ та бүгдээ баярлалаа. Оросын галарт Матрошка хүүхэлдэйг том жижиг төрлөөр нь гайхамшигтай оруулсан байгааг харахыг хүсвэл та Манжуур хотыг зарихад хангалттай. Хамгийн өндөр Матрошка нь 70 м орчим өндөр бөгөөд тун удахгүй Манжуур хотод сүндэрлэх 5 оттой зочид буудал болох юм. Харин Генисийн наманд бичигдсэн хамгийн өндөр Матрошка нь 30 гаруй метр өндөр бөгөөд 3 талдаа Орос, Монгол, Хятад 3 улсын гоо бүсгийг дүрсэлсэн байдаг. Манжуур хот нь салхин сэнсээр цахилгааны хэрэгцээгээ хангадаг. Түнчлэн хотын зохион байгуулалт цэвэр цэмцгэр байдал нь жуулчдыг татах түлхүүр алдаг байна. Аялагчид маань жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаагаа явуулдаг Манжуурын хамгийн том хүлэмжийг үзэж сонирхлоо. Энэ 300 гаруй төрлийн бут, сөг, ургамалтай, ердөө 10 ян төлөөлөл хүссэн жимс ногоогоо идэх боломжтой хүлэмж юм. Ингээд аялагчид маань Манжуур хотын бас нэгэн бахархал болсон газраар аялсан нь энэ юм аа. Манжуур хот нь булган шүргний худалдаагаараа алдартай та бүхэн сайн мэдэх үзье. Түнчлэн худалдаа наймаа хийхэд үн өртөг болоод сонголтын хувьд ч боломжтой аялагчид маань хэлж байлаа. Ингээд ихэнх аялагч маань чанартай хямд үнэтэй булган шүрг сонирхож өөрт хэрэгтэй зүйлсээ худалдан авч байсан. Дашрам дуртахад манай Хятад болон Монгол хэлтэй хөтөчнөр маань аялагчдад худалдан авалт хийхэд нь хэлмэрч хийх, газарчлалт нь аялагчдад сайшруулын үгийг сонсож байлаа. За манай дэлхийн Монгол аяж маань аялал тус бүстэй заавал автобуснаас 2 атсан тодруулдаг байгаа. Нэг нь дэлхийн Монгол аялал буюу Чимот манай компаниас байгаа. Хоёр атсан маань болонгол таван зам компани зэрэг Калинагийн зүгээс бас нэг атсан хайдар хот аялал хэмжиж шинжлэх байгаа. Одоо энэ ихний атсан маань болонгол Дэлхийн Монгол аял компани зүгээс Оросын улсын улаан болон итгэл хамт аялал ихний бичгээр шинжлэх байгаа. Улаанбаатар хотоос бүгд найрамдах Хятад улсын Манжуур хот руу Дэлхийн Монгол аяллаар аялаж буй аялагчдын дундаас бид 2 азтан тодруулдаг уламжлалтай. Манай супер азнууд улаангууд ихтгэл хам руу үн төлбөргүй аялах эрхийн бичгийн эзэн болохоос гадна бас нэгэн азтан Манжуур хайлар хотод үн төлбөргүй аялах эрхийн бичгийн эзэн болдог. Энэ удаач мөн аялагчдын маань дундаас төрсэн 2 азтан маань сэтгэл хангалуун баярлаж байгаагаа илэрхийлж байлаа. Манжуур хотыг шөнийн үзүүлбэр 3 улсын хамтарсан үзүүлбэр тоглолтгүйгээр төсөөлөхийн аргагүй. Орос, Монгол, Хятад 3 улсын авьяаслаг уран бүтээлчдийн бүрэн хэмжээний тоглолтыг үзэж сонирхохын зэрэгцээ хамт олноороо дуулж бүжиглэж нэгэн оройг хөгжилдөн өнгөрөөх нь аялагчид маань мөн таалагдж байсан.
Ингээд бидний 5 өдөр 5 шөнийн хөгжилтэй, дурсамжтай, дуу хууртай аялал маань өндөрлөх болж эх орныхаа алтан дорны талаар салхи татуулан Улаанбаатар хотын зүг хөдөллөн. Аялын турш хөгжилдөн хөөр баяраар дүүрэн байсан аялагчдын дунд Монголын Ахмадын академийн зүгээс суглаа суглуулан азтан тодруулсан бас нэгэн гинтийн үйл явдал болсон юм. Ижилдэн тассан аялагчид маань сэтгэл дүүрэн санаа талбан Улаанбаатар хотод ирж ахин уулзгын ерөөл тавин салцгаалаа. Энэ удаагийн аяллыг маань инээд баясал аз жаргалаар дөрөн хөгөлсөн эрхэм аялагчдаа сайн сайхан бүхний дэдийг хүсэн өрөөё.